Сайгон тавтай морил. Бид хоёр амар сонирхолтой Airbnb-д буусан. Нэг харилцагчтай видео колл хийгээд нэг материал дээр бол ажиллах шаардлагатай болохоор. Бентан гэдэг юуны? Бентан. Ер нь хуучны ийм хотуудад дана юм зах нь хамгийн гол хэсэг нь байгаа гэдэг те. Город үсгээр яг нэг Grand Bazaar гэх шиг нэг томоохон зах гэдэг нь мэддээд байгаа байхгүй. Тэгээ ийм газараас явахаар нэг гоё юм ингээд нэг үнийг ярьж болдог. Сайгон сакяна гала. Сайгон 32 хэм. Эм хараа. Эм гэж. Хосаж явж байгаа зүгээр комгагийн зүгээр газар гудамжинд харагдаад гараа арчих селфитик нь ийм том. Юу лээ? Тийшгийн өвдөг салфетик нь ийм том байдаг ч болоо. Одоо нэг ийм шилний ачаар шиг юм өвдөг багцсан. Юуны ийм өгөрцөн иддэг заяа. Өөртөө дашсан өгөрцөн иддэг. Би бүрэрэн дотроос ухаад гаргаад ирэнгүүт анаагч дээр идэв шүү дээ. Би дашсан өгөрцөн дуртай. Гол идчихэд харж ах замдаа зүгээр замд айгүй хөөрхөн шоколадтер байна. Янз бүрийн шоколадтай юмнууд. Maison de Marou, какао небс, роостер байна. За, Вьетнамын хамгийн анхны метро Сайгонд орсон юм байна л да. 24 оны 12 сард ашиглалтанд орсон юм байна. Саяны single journey ticket-тэй буцаагаад нөгөө машин руу нуул хийчихэнгүүт эргээд 15,000-ыг өгч чинь. 22,000-аар төлсөн маань бусад 15,000 гэхээр би 7,000-аар авчиж байгаа. Тэгээ хас юм. Энд чинь энэ хүнтэй уулзах гэж ирсэн. Нэг л их метро ярьсан хүн болчлоо. Apple Pay-ээр төлж болд юм байлээ. 6,000 дон асагдчихэ. Тэгэхээр Apple Pay-ээр шахаад тэгэхээр 1,000 дооны хэмнэлттэй. 7-дугаар дүүрэгт Margheri гэдэг пиццаны газар байдаг юм байна. Энэ нь өөрөө дистрикт 1-д байдаг. Пицца 4 ч илүү гоё гэж зарим хүмүүс хэлэхээр Tagliatelle Bolognese тэгээд Napoli пицца авсан. Баярлалаа. Юу гоё нэмхэн гурилтай. Нас шок юм. Энэ миний афагато. Миний туристи гэж хэлж болох газрын нэг болохоор кафе апартмент. Бүтэн ийм барилга тэр чигээрээ өөрөөр хэсэгтэй ийм кафенууд бол байршсан байдаг. Гаднаасаа бол тэр сонирхолтой харагддаг юм байна. Наашид ийм хоод өглөөний цайнд иддэг одоо бонне гэдэг кремтэй хоод. Өглөө бач ирэнгүүтээ махад гэдэг хүмүүс тийм өгчмөр юм. Вьетнамын локал брэндүүдийн нэлээд олон дэлгүүрийг нэг дор багтаацсан юм The New Playground гэдэг байдаг юм байна. Олон тийшээгээ өөрөөр бутик руу бол очихгүйгээр нэг дороос илүү streetwear гэх юм уу? Хувцс хэрэг сонирхож байгаа бол ийшээгээ ирээрэй гэж зөвлөд юм биш үү. Сайгоны хамгийн алдартай хоол нь pizza for peace гэдэг байгаа байхгүй юу? Үзье. Цаг авчихсан. Ginger ale болохоор өөрөө найруулах зориулалттай. Сурвалж паста. Starter salmon tartare. Half and half-аар seafood. Тэгээ 3 бясалгатай. Өөртөө исэн маскарпоне тирамису, fondant chocolate.